Please, God, please, you don't have to do this. Кино маань Америкийн нэгэн жижигхэн хотод ээжтэйгээ хоёулахна хамт амьдардаг Клэр нэртэй 18 настай жирийн л нэг охиныг харуулж байгаагаар эхэлнэ. Клэр хотынхоо супермаркетэд шөнийн ээлжинд ажилладаг байсан бөгөөд түүнийг ажлаа тарсны дараа найз залуу Жимийн машинтайгаа ирж аван гэрт нь хүргэж өгдөг байв. Ингээд нэг өдөр Клэрийг сурсан зангаараа найз залуугаа хүлээж байтал нэгэн танихгүй ир найз залуугийнх нь машиныг унан хурж ирдэг. Өнөөх үл таних эрэхтээ өөрийгөө Дюк гэж танилцуулаад найз залуу нь Клэрийг гэрт нь хүргэж өгөөрэй гэж явуулсан гэхэд Клэр танихгүй хүнтэй хамт явахыг хүсэхгүй байсан ч тэр өдөр хичээлтэй байсан тул аргагүй ирэхэнд Дюкийн машинд сууна. Гэтэл зандаа Дюк хөгийн гар болох нь мэдрэгдэж Клэрийн тухай ёс бус зүйлс ярин нүүрэнд нь хүртэл хүрээд авсан тул Клэрт маш эвгүй санагдан гэрийнхээ гадаа ирсний дараа бушуухан шиг машинаас нь буудаг. Дараа нь Клэр гэрийнхээ хаалгыг сайтарч хойшлоод өнөөх гаж донтой эрийг хурдхан гэрийнх нь гаднаас яваасаа гэж төгшин хүлээнэ. 5 орчим минутын дараа Клэр цонхороо Дюк тэндээс хөдлөхийг хараад тайвширсан боловч Клэрийг эргэж харахад байшингийнх нь арын хаалга онгорхой байдаг. Айж сандарсан Клэрч хаалгаа хаачхаад эргэж хартал Дюк аль хэдийн гэрт нь ороод ирчихсэн зогсож байх ба тэр Клэрийг цохиж унгаад дээрээс нь хид шанаадан худаг гаргаж ирэх нь харагдана. Дараа нь Дюк Клэрийг зойрлуу чирэн орох бөгөөд Клэр хэдийгээр ам өршөөхийг гуйсан боловч гаж донтын эрийн гарт амиа алдах нь тодорхой болдог. Хачирхалтай нь дүрс солигдоход Клэр ахаад л супермаркетэд ажил дээрээ байх бөгөөд тэр саяын болсон бүх зүйлийг ердөөл хар дарсан зүуд байж гэж боддог. Ингээд ажлаа тарсныхаа дараа Жими хүлээдэг өнөөх газартаа очтол энэ удаад Дюк биш харин найз залуу Жимийн машинтайгаа ирдэг. Клэрч найз залуугаа хараад тайвширч замдаа түүнд гаж донтой эрэхтэд хэрцгийгээр алуулж байна гэж зүүдэлсэн тухайгаа ярихад Жими ч нэг их тоолгүй үүнийг нь тоглоом шоглоом болгоод өнгөрнө. Хэсэг хугацааны дараа Жими Клэрийг сургууль дээр нь хүргэж өгөөд хичээлээ тартал нь гадаа нь хүлээдэг. Удалгүй Клэр гарч ирэхэд тэд хамтдаа хөнгүү болонд очин үнсэлцэж халуухан мөчийг өнгөрүүлж байтал гинэт Клэрийн хацар дээр цус туслана. Айж гайхсан Клэрч тэнд хэн нэгэн байна гэд Жимиг шалгаж үзхийг гуйхад Жими шалгаж үзсэн боловч хинч байгаагүй тул Клэрийг чи өнөөдөр нэг л хачин байна гэж хэлдэг. Ингээд Клэр гэртээ ирснийхээ дараа стресс ядаргаагаа тайлахаар халуун баанд хөвдсөн боловч нүдэ аних болгонд нь гаж донтой Дюкэд хэрцгийгээр алуулж байгаа дүр зураг нь харагдан сэтгэл нь тавгүй болно. Клэрийг нэг харахад цоожилсон угаалгын өрөөнийх нь хаалга онгойчсон байдаг. Үүнийг харсан Клэрч маш их айж цочирдон бушуухан уснасаа гарч байшин доторхоо шалгаж байгаад зойрноос чимээ гарахыг сонсон доошоо бууна. Зойр харанхуй байсан тул тэр гэрлийг нь асаад л ээж нь цаашаа хан руу харан өөртөөгөө ярьж нэг л жихүүцэн байдалтай зогсож байдаг. Клэрч ээжигээ хараад маш их гайхаж харанхуйд юу хийж байгааг нь асуухад ээж нь юм хайж байна гэж хэлдэг. Гэтэл энэ үед утсан дугаснаар Клэрч уцаа авахар явна. Маргааш өглөө нь Клэр өнөөх хар дарсан зүйдээ мартахын тулд Жими болон бусад найзуудтайгаа уулзсан сакс тоглох зэргээр цагийг зугаатай өнгөрүүлнэ. Оройн тэр Жимитэй хамт машинтай явж байх замдаа нэг эрэгтэй задгаа талд ямар нэгэн зүйл болж байхыг харж гайхаад өнгөрдөг. Ингээд Клэр гэртээ ирсэн хойноо шүршүрт орох ба тэр цагдаа нар ой дундуур Дюкийн араас хөөж байгаа дүр зургийг олж харна. Гэтэл гинэт бааных нь хөшгөнийх нь ард эрэгтэй хүн зогсож байгаа харагдаж маш их айсан Клэр хөшгөө татаж үтсэн боловч хинч байхгүй байдаг. Улмаар Клэр толинд хартал өөрийнх нь оронд эрэгтэй хүний дүрс харагдаад өнгөрөх ба ямар нэгэн хачирхалтай зүйл болоод байгаа нь тодорхой болно. Тэр шөнөө Клэр супермаркетэд шөнийн ээлжинд гарч хүн багтаа байсан учраас хийх юмгүй өөдөж байгаад нэг л мэтгэд дуг хийж орхино. Ингээд тэр зүүдэндээ ахаад л өнөөх дүр зургийг олж харах ба Дюк ой дундуур цагдаа нараас зүхтэн гүйж байгаад байшиндаа ирэн хаалгаа хааж бие хамгаалахаар бууга авсан боловч цагдаагийн дарга Миллер аль хэдийн гэрт нь ирчихсэн түн рүү буу тулган зогсож байдаг. Гэтэл яг энэ үед Клэр гинт нойрноосоо сэрэн юу болоод байгааг ойлгохгүй гайхаж байтал камерт нь Дюк дэлгүүрт нь ороод ирчихсэн камер руу харж байснаа лангууны ард нуугдах нь харагдана. Айсан Клэрч бушуухан 911 дуудах товчийг дараад бие хамгаалахын тулд тэнд байсан багжийг авдаг. Ингээд тэр болгоомжтойгоор лангуунуудаа шалгаж үзэх үед Дюк гинт ард нь гарч ирээд Клэр рүү дайран түүнийг хүчээр илүүрхэж хоолойг нь боож эхэлдэг. Клэрч хамаг чадлаараа тэмцэлдэн Дюкийн нүдийг гараараа сохлоход цус олгойдон гарч Клэрийн нүүр цуснд будагдана. Гэтэл Дюк юу ч болоогүй юм шиг Клэрийн хоолойг боож байснаа гинт цаг нь болоогүй байна гэж хэлээд Клэрийг орхин тэндээс явдаг. Удсан ч үе Миллер болон бусад цагдаа нар ирж Клэрийг тайвшруулаад түүнээс мэдүүлэг авахар цагдаагийн газар руу авч явдаг. Ингээд Клэр Дюкийг дүрслэн өөрийг нь алах гэж оролцсон гэж тайлбарлах үед бусад цагдаа нар түүнийг шоолон инээлдэж
Клэр ч тэдний яагаад ингэж байгааг нь ойлгохгүй маш их гайхна. Гэтэл Миллер дэлгүүрийн камерын бичлэгийг авчран Клэрт үзүүлэх бөгөөд хачирхалтай Дюк дэлгүүр рүү огт нэвтрээгүй. Энэ бүх хугацаанд Клэр хий юм харан өөртөөгөө тэмцэлдэж байсан болж таардаг. Гэсэн ч Клэр энэ бүхэн төсөөлөл байгаагүйгээд Дюк хоолойг нь боох үед жинхнээсээ маш их өвдөлт мэдэрсэн гэж хэлсэн боловч Миллер Дюкийн зургийг харуулад түүнийг 7 хоногийн өмнө буудаж хөнөөсөн гэдгийг хэлдэг. Гаж донтой Дюк 2 өсвөр насны хүүхэд хулгайлан тэдний хэрцгийгээр алсан учраас цагдаа нар түүнийг барихаар хөөж байхдаа буудаж алсан байдаг. Энэ үннийг олж сонссон Клэр ч эцэст нь өөрийгөө галзуурч байна гэж бодож эхэлдэг. Ингээд сэтгэл санааны хүнд цохилтонд орсон Клэрийг Миллер гэрт нь хүргэж өгөхөр болж цагдаагийн машинтаа суулгана. Ядарч туйлдсан Клэрч замдаа дууг хийж орхих бөгөөд тэр машинаа янзлаа зогсож байсан Жими дээр сүх барьсан Дюк ирээд түүнийг сүхээр цохиж унгаж байна гэж зүүдэлдэг. Хэсэг хугацааны дараа Клэр нойрноос сэрсэн боловч хачирхалтай нь цагдаагийн машин дотор биш, харин Жимигийн машин дотор өмнө нь Дюкийн нэг зүйл булаа зогсож байсан талбайнд эргэж сэрдэг. Клэр ч юу болоод байгааг ойлгохгүй гайхаж сандарч байтал удалгүй Дюк Жимигийн бололтой нэг цогц авчираад машины чиргүүл дээр ачна. Клэрийг байдаг чадлаараа айж хашгирч байтал Дюк юу ч болоогүй юм шиг машинд орж ирж суугаад машинаа асаан тэндээс хөдлөнө. Удалгүй тэд Клэрийн гэрийн гадаа ирэхэд Клэр ч үйлэн энэ бүхэн бодиттой биш гэж хэлэхэд Дюк цорын ганц бодиттой зүйл бол толгойгч нь тасдах үед чиний мэдрэх мэдрэмж гэж хэлдэг. Дараа нь Клэр гэрлүүгээ зүхтаасан боловч Дюк хутга барин араас нь нэрээд өмнө нь Клэрийн зүүдэлсэн шиг түүнийг дахин зойрлуу чирэн ороод нөөрийг нь хутгаараа зүснэ. Гэтэл Клэр ахаад л өнөөх супермаркеттаа сэрэх бөгөөд энэ бүх зүйл ахин дахин давтагдж Клэр эцэст нь Дюкт баригдан алуулж байгаа нь тодорхой болно. Ингээд Клэр энэ тойргоос гарахаар шийдэж Жимиг хүлээхийн оронд гэрлүүгээ алхаж харахаар болдог. Клэр алхаж яваад өнөөх талбайг болон машинтаа явж байгаа Дюкийг олж харан Дюк түүнийг харахаас өмнө нуугдж амжина. Хэсэг хугацааны дараа Клэр хичээлдээ очиж суух бөгөөд тэр анги дээрээ байхдаа дахин зөөрмөглөж орхидог. Тэр энэ удаад шархтан газар унсан Жимиг Дюк сүхээрээ нэг мөсөн дуусгаж байна гэж зүүдэлдэг. Удалгүй Клэр хар дарсан зүүднээсээ цочин сэрээд ангиасаа яран гарах үедээ түүнийг авахар ирсэн Жимитэй таарна. Тэднийг машин суусны дараа Жими ч Клэрээс зүгээр эсхийг нь асуух бөгөөд Клэр бүх үннээ хэлж хачин зүйлс хараад байгаагаа тайлбарладаг. Клэр Дюк гэдэг гаж донтой ир түүнийг ахин дахин хэрцгийгээр алж энэ нь яг л жинхэнэ юм шиг мэдрэгдээд байгаа тухай ярьж өнөөхөр Жимиг алахыг хүртэл харсан гэдгээ хэлнэ. Клэр түүнийг сүнс байх гэж таамаглахад Жими ихэндээ Клэрийн ярианд итгээгүй боловч Клэр Жими дуурлан машинаас нь буухад араас нь нэрээд Клэрт туслая гэж хэлдэг. Дараа нь Клэр Жими хоёр тентхийн нэг сүмд ирээд цэвэрлэгч өвгөнд нь Дюкийн тухай ярьтал цэвэрлэгч тэднийг санаа зовох хэрэггүйгээд Дюк аль хэдийн өгчгсөн тамд байгаа гэж хэлдэг. Гэсэн ч Клэрийн сэтгэл амраагүй тул тэр Дюкийн гэрийнх нь хаягийг аваад ямар нэгэн сэжүүр хайж үзэхээр шийддэг. Ингээд Жими Клэр хоёр ойн дунд байрлах Дюкийн байшинд ирж Клэрийг зойрыг нь шалгах хооронд харин Жими бие засахаар нойл ордог. Гэтэл яг энэ үед өнөөх өгсөн гээд байсан Дюк амд мэнд байх бөгөөд тэр гэртээ ирээд ариун цэврийн өрөөнд байсан Жимиг буудаж ална. Зойронд байсан Клэрч буун дунаар маш их айж цочирдон нуугдахад Дюк дахин Жимигийн цогцыг ачааны машиндаа ачин тэндээс хөдлөх нь харагддаг. Маш их айсан Клэрч тэндээс яаран зүхтаан сургууль дээрээ ирж сургуулийнхаа номын сангаас Дюкийн талаар мэдээлэл хайж үздэг. Гэтэл хачирхалтай сонин дээр Дюк Жими Клэр хоёрыг сарын өмнө хулгайлж Жимигийн цогцыг талбайн ойролцоо хайсан байсан бол Клэр одоо хүртэл хаана байгаа нь тодорхойгүй цагдаа нар түүнийг нас барсан гэж үзэж байгаа талаар мэдээлсэн байдаг. Энэ бүхнийг олж уншсан Клэрч маш их цочирдон номын сангаас гарч өмнө нь Дюкийн ямар нэгэн зүйл болж байсан өнөөх талбайд ирдэг. Тэгээд юм болсон газрыг нь олоод малтаж үзэхэд Дюкийн хутгаар зүсч авсан нүүрнийх нь арьс болон эмг нь гарч ирэх бөгөөд Клэр жинхэнэ амьдрал дээр Дюкийн гарт амиа алдсан нь тодорхой болно. Гэтэл удалгүй Дюк ачааны машинтайгаа тэнд ирэх нь харагдаж айсан Клэрч тэндээс бушуухан зүхтаан хамгийн сайн найз Тинагийнхаа гэрт ирдэг. Ингээд Клэр найз Тинадаа өөртөө тохиолдоод байгаа зүйлийн талаар тайлбарлахад Тинач Клэрийг тайвшруулан чи одоо аюулгүй газарт байна гэж хэлдэг. Дараа нь Тина цагдаад дуудлага өгөхөөр явж Клэрч цагдаа нарын ирэхийг хүлээж байгаад ядарч туйлдсандаа нэг л мэдхэд дахин зөөрмөглөж орхино. Тэр энэ удаад Миллер Дюкийн гэрт түүн рүү буу тулган яагаад ийм зүйл хийснийг нь асуухад Дюк ч өөрийгөө буруугүйгээд хэн нэгэн түүний тархинд нь чип суулган аллах үйлдэхэд хүргэсэн гэж худлаад онцоход Миллер түүний тархийг зад буудаж байгааг зүүдэлдэг. Удалгүй Клэр нойрноосоо сэрэн найз Тина нь хэн нэгэнтэй ярьж байгааг сонсох бөгөөд Тина нөгөө хүндээ тэр удахгүй бүхнийг ойлгоно. Тэгээд энэ бүх зүйл дасах болно гэж хэлэх нь сонсогддог.
Клэйч Тинагийн хинтээ яриад байгааг гайхан сэмэрхэн коридор руу шагаахад найз нь Дюктэй ярин гэртээ оруулах нь харагдана. Дюк хутгаа барин Клэрийг дахин алахаар ирэхэд Клэрч бушуухан шиг цонхоор гадагшгаарч зүхтаадаг. Тэр гадаа байсан Дюкийн машиныг унан тэндээс зүхтааж гэртээ ирэхэд ээж нь зойрноосоо түүнийг дуудан надад туслаач гэж хашгирдаг. Клэр зойрлоо орохоос маш их айж байсан ч ээжийг аврахын тулд аргагүй ирэхэд доошоо буух бөгөөд тэр хан руу харан зогсож байсан ээждээ дөхөж очиход ээж нь эргэж харан түүнийг барьж авдаг. Тэгснэ ээж нь чи ойлгохгүй байна уу? Чи хийсэн зүйлээ өөрийнхөө биеэр ахин дахин мэдрэх ёстой гэж түүнд хэлдэг. Клэр ч юу болоод байгааг ойлгохгүй айж цочирдон тэндээс зүхтаах гэж оролдож байтал Дюк хутгаа барин зойронд орж ирдэг. Клэр ээжигээ дуудахад ээж нь намайг битгий тэгж дуудаад бай. Чи Клэр биш, тэр өгчгсөн Дюк, чи түүнийг алсан гэж хэлдэг. Ингээд бүх зүйл тодорхой болж яг үнэндээ Клэр бол алуурчин Дюк байдаг бөгөөд тэр яг одоо тамд хийсэн нүглийнхээ төлөөсийг төлөн Клэрийн амьдралаар амьдарч түүний мэдэрсэн бүх зүйлийг өөрийнхөө бие дээр мэдэрч байгаа болж таарна. Харин түүний араас хөөгöd байгаа Дюк бол тамийн хаан Сатан бөгөөд тэр Дюкд өөрийнх нь дүрээр ойртож ирээд түүнийг дахин алдаг. Дюк хэрцгийгээр үлдсэн аллагынхаа төлөөсөнд Клэрийн дүрээр амьдарч өөрийнх нь дүрд хувилсан Сатанд хэрцгийгээр алуулах шийтгэлтэй бөгөөд энэ үхлийн тойрог үүр дүргэлжлэх ёстой болж таарна. Ингээд кино төгсгөхөд Клэр буюу Дюк дахин супермаркетэд сэрж бүх зүйл эхнээсээ дахин эхэлж байгаагаар кино төгсдөг.